байгаль орчин аялал жуулчлалын яам үзүүлж байна. Туул голын сав усны ундраг бүхий хамгаалтын газарт хашаа хатгаж их хэмжээний шороо овоолсон асуудлаар байгаль орчин аялал жуулчлалын яамны харьяа туул голын сав газрын захиргаа болон нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тодруулга авлаа. Хаан уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр Туул голын маршлын гүүрнээс Зайсангийн гүүр хоорондох үерийн хамгаалтын 70 доторх 15 га талбай бүхий газрыг 2010 онд тухайн үеийн хотын даргын 204-р захирамжаар орон сууцны зориулалтаар Идэр Интернэшнл хязгаарлагдмал хувьцаат компанид зөвшөөрөл олгож, улмаар 2015 онд энэхүү зөвшөөрлийг сунгасан байна. Түүнчлэн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 4-р сарын 5-ны өдрийн 50-р тогтоолоор нийслэл орчимд усны сан бүхий газрын хамгаалтын бүсийн хөлийг өөрчлөн шинжилэн тогтоосон. Өөрөөр хэлбэл туул голын онцгой хамгаалтын бүсийг үерийн далангаас гадагш тооцдог байсныг өөрчилж, хөлийн зурвасыг үерийн далан дотогш оруулж, голын эргээс 50 метрт онцгой хамгаалтын бүс, 200 м хүртэлхийг энгийн хамгаалтын бүс болгожээ. Ингэснээр энэ хэсэг нь энгийн хамгаалтын бүсэд үйлчлэх дэглэмийн дагуу тогтоосон үйл ажиллагааг явуулж болохоор болсон. Энэ нь байгаль орчны тэнцвэрт байдалд сөрөг нөлөөтэй гэж үзэн тусгай зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг нийслэлийн удирдлагт холбогдох албанаас удаа дараа гаргасан ч тоймтой хариу өгөөгүй өдийг хүрчээ. Энэ овоолсон шороо асгасан зориулалтын дагуу ашиглаагүй газрын тухай хууль тогтоомж зурсан асуудлаар нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2019 онд нэгдсэн хяналт шалгалтаар энэ газруудыг нийслэлийн засаг даргад газрын эзэмших эрхийн цуцлах санал хөрвүүлж ирсэн 19 оны 4 сард. За тэгээд нийслэлийн засаг даргад хөрвүүлж ирсэн тэр цуцлах санал маань өдий хүртэл одоо биелэгдэв учраас 20 онд бас бид нар дахиж санал хөрвүүлсэн. За тэгээд 20 оны 7 сард 8 сар санал хөрвүүлээд бас дахин биелэгдэв учраас 21 онд бас дахин явуулсан байж байгаа. Тэгээ энэ газар маань одоо ганц нэг том талбар биш, хэд хэдэн эзэмшигчтэй иргэн аж ахуйн нэгжийн нэр дээр байдаг тийм газар байна. Одоо бол зөвшөөрлөн цуцлагдаагүй, зөвшөөрөгдсөн газар болсон явж байгаа юм тийм. Тий, одоо бол цуцлагдаагүй байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас бас нийслэлийн засаг даргалуу болон дахиж цуцлах саналыг хөрвүүлэх бэлдэж байгаа. Тэгээ одоо хяналт шалгалтын ажил үргэлжилж байна. Энд дээр ер нь ямар хариуцлага тооцдог вэ нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас? За энэ хэсэг маань болохоор яг 2016 онд нийслэлийн иргэдийн төлөөлөлт хурлаар батлагдсан 50-р тогтоол тийм ээ. 50-р тогтоолын онцгой хамгаалтын бүсээс гарсан энгийн хамгаалтын бүсэд хамаарагдж байгаа. За энэ бургас тайрч шороо асгасан тийм ээ. Энэ дээр бургасан дээр болонгууд мод бургас дээр он сон бүхий газрыг гэмтээсэн бол одоо эрүүгийн тухай хуулийн дагуу эрүүгийн болоор шийдэгддэг байгаа. Мэргэжлийн хяналтын газраас тооцсон хариуцлага нь ер нь хэрэгжсэн үү? Хичнээн төгрөгийн торгуул ногдуулж исэн бол. За энэ дээр нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас бургасан дээр нөхөн төлбөрийн арга хэмжээ авагдж исэн. Тий, авагдаагүй авагдж исэн. Газрын эрх нь цуцлагдсны дараа энэ буцаагаад одоо хэвийн байдалд нь оруулах нөхөн сэргийх ажлуудыг тухайн байгууллагаар хийлгүүлэх үү? Тий, газрын тухай хууль тогтоомжийн дагуу тухайн байгууллагаар хийлгэнэ. Энэ газрыг одоо эрхийн цуцлахгүй бол ямар сөрөг нөлөөтэй вэ? За энэ чинь хамгийн гол нь байгаль орчин тийм ээ. Байгаль орчин чинь он сан бүхий газарт орж байгаа шүү дээ. Нийслэлийн он сан бүхий газарт ордог болохоор хамгийн гол нь байгаль орчноос үүдэж байна. Одоо энэ усны энгийн хамгаалтын бүс туул голын урсцсан бургасан байхгүй болохоор нөлөөлнө. Тэгээ наацхийн хоёр том нөлөөлөл нь юм байгаа. Мөн энэ асуудлаар байгаль орчин аялал жуулчлалын яамны харьяа туул голын сав газрын захиргаанаас тус газар нь ойн сан бүхий ногоон бүс усны ундраг учир зөвшөөрлийг цуцлаж ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах саналыг 2017 оноос хойш нийслэлийн удирдлага тавьсан улмаар зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг 3 удаа хөрвүүлсэн байна. 2007 оноос хойш маршлын гүүрнээс Зайсангийн гүүр хооронд үерийн хамгаалтын 70 дотор нийт 80 га орчим газарт River Garden, Times Square, Han Hills гэсэн 3 хотхон баригдсан. Иргэд энэ асуудлаар байгаль орчин аялал жуулчлалын яам болон туул голын сав газрын захиргаанд ханддагч тухайн бүсийн газар эзэмшлийн зөвшөөрлийн эрх нийслэлийн засаг даргын тамгын газарт харьяалагддаг байна.